хамтдаа олцгоё. Оцон шувууг. Хөгжилтэй бяцхан оцон шувуу Полли цас мөсөн дээгүүр нааш цааш холхино. Тэрээр Чарли дэгдэхийг ирж явааны юм. Чарли хаана яваг? Та нар харсан уу? Харсан. Хөөе, хаана явж гин? Хараагүй юу? Алуу, энд нэг хэсэг чулуу байна. Энэ чулууны ард байна уу үздэгэ. Хөп. Ард нь эн чин Чарли биш, далайн хав Сита байсан бэ шүү дээ. За ууши. Полли бяцхан далавчаа дэвэн гүйсээр далайд очиж үзлээ. Усанд нийгэм хөдлөөдэн. Хүй айлуу. Чарли чи юм биш байгаа? Бүгдээрээ онгойж үзгүү. За тоолъё. 1 2 3 хайлам хөө. Эн чин манай Чарли биш. Вали нэртэй халим агаар амьсгалах гээд гараад ирсэн байлаа. Тийм. За бүгдээрээ Чарлиг хайхуу буцаад тэгэхээр нь Полли далайн ус руу шумбаж хурдан түргэн сэлж гарлаа. Явсаар живсэн завин дээр ирчихлээ. Алуу бүгдээрээ энэ живсэн завь руу нэг өнгөж харж үзгүү. 1 2 3 мөн үү? Биш вэ шүү дээ. Сид 8-aalж байсан байх шүү дээ. Тий, сид 8-aalж. За, тэр үнэхээр олон тэмтрүүлтэй юм байна шүү дээ хүүхдүүдээ. Тэмтрүүлэн нэг тоолж үзгүү. 1 8 тэмтрүүлтэй болохоор түүний нэр нь юу байх нь вэ? 8 алж ахнаа. За би дэжтэй Чарлигаа одоо хүртэл олоогүй байна. Полли эрэг дээр гарч ирээд далавчны чимээ сонсох нь тэр. Энэ Чарли дэгдэхээ мөн үү хүүхдүүдээ? Далавч дуурсан мөн үү? Алуу, энэ дунгуудын ард юу байна алуу харцгаая да? 1 2 3 энэ Чарли биш, Белла шувуу байсан байх шүү дээ. Белла шувуу маань далавчаа сар гэд ургаадсан байна. За бүгдээрээ буцаад Чарлигаа хайцгаая дөө. Полли цааш явсаар хоёр найзтайгаа тааралтлаа. Тэгтэл нөгөө хоёр нь Полли наашир чи ирээд бидэнтэй тэрвэрлдээч гэж дуудлаа. Тэдэнтэй цог хин нэгэн байгаа болов хүүхдүүдээ? За үзээ. Тийм ээ, энэ бидний бяцхан дэгдэхээ Чарли байна. Тэр энд аюулгүй дулаахан байсан байна. Бид бүгдээрээ Чарлиг олсон уу? Олцлоо. Мундаг. Бүгдээрээ хамтдаа Поллитэй, надтай Чарлиг оллоо. Ингээд бидний ном дуслаа. Ийм зузаан номыг хамт уншсан биз бүгдээрээ? Мундаг уу? За тэгвэл баяр үргээ өөрсөндөө. Эхлээд баяраа үргий л да. Баяр үргий. Одоо баяр үргий. Мундаг өстой сайн хүүхдүүд. За тэгвэл номыг даалтъя лээ. Бяцхан үлэг гүрүүл гэдэг ном шүү заа юу. Номнууд цувралаар байдаг бахан тэрний нэг хоёр дахь нь үлэг гүрүүл. За хэлгүү. Хэлээ. Намаа нэлээ. Бяцхан T-Rex ээжигээ хайж байна. За байз. Ээж үлэг гүрүүл хаана байж болох вэ хүүхдүүдээ? Хадны цаана нуугдсан болов алив бүгдээрээ хадыг харцгаая. 1 2 3 мөн үү? Биш вэ шүү дээ. Энэ вэ штэ. Бяцхан алаа мо савруусл байна шүү дээ. Бяцхан T-Rex жижигхэн чирэг хөлөөрөө жирэлгэн гүйж яваад үлэг гүрүүлийн өндөгнүүдийн үүрэнд ирсэн байлаа. За энэ өндөгний ард байгаа юу ээж нь? Үзгүй. За үзээ. Биш байна. Энэ вэ штэ те. Археорапторын зулцгнууд байлаа. Би бас арай ажил уншлаа энэ үгийг. Хагалцсан. Энд чинь T-Rex-ийн ээж нь битгий хэл бүр зулцаг байна. Тэ? Өндөгнөөс гарч байгаа юм чинь жижигхэн зулцаг гэсэн үг. Энэ зулцаг нь уу? Хөөе, алийг ярьдгүү гэж асуусан бэ чи сая? Үлэг гүрүүл ярихгүй баха. За бүгдээрээ дараачийн утас руугаа орцгоё. Бяцхан T-Rex ус ууж амархаар нуур дээр хэсэг саадлаа.
Ээж үлэг гүрвэл ойрхон нуугдсан байна уу да? Юу гэж бодчих? Бага юу? Бага юу? За үзье. Одоо тоолъё. Тоолоорой. Оо, мөн үү? Үгүй ээ, энэ биш вэ. Энэ бас нэгэн үлэг гүрүүлийн үр дүл байна. Энд ямар хөөрхий юм те? Манай T-Rex болон энэ хоёрын ялгаа нь юу вэ хүүхдүүдээ хардаа? Өнгөн өөр. Өөр. Өнгөн өөр. Бас энэ хараа нуруунд дээр нь байгаа энэ товруунууд нь өөр юм байна. Тэ? Бяцхан үлэг гүрүүл үргэлжлүүлэн хайсаар байлаа. Тэр хаа нэгтэйгээс шаржигнан зажлах чимээ сонслоо. Энэ том гуайлангийн ардалд ураад байна да. Алив. Хин нэгэн өдрийн хоолоо идэж чинь арай ээж нь юм биш байгаа үзгүй. За үзье. Ялуу чи ангаалгатай юм. Мөн үү? Биш штэ. Бяцхан T-Rex нэгэн агуу олж харлаа. Тэндээс чанга гихчийн архираа сонсогдлоо. Тэнд хэн нуугдсан байж болох вэ? Ээж үлэг гүрүүл мөн үү? За тэгвэл бүгдээрээ хамтдаа олъё. 2 Мөн биш дээ. Мөн байна. За ингээд бидний бяцхан T-Rex ээжигээ хаанаас олсон бэ? Эндээс. Энд чи үлээ? Агуй. Агуйгаас оллоо. Ваа, ээж нь өстэй амар том юм биш дээ. Ингээд бидний 2 дахь ном дууслаа. Мундаг уу? Мундаг. За баяр хүргэе.